Мэдээлэл дутагдангуут л бид нэр тэрний эсрэг сэтгэлийн хөдлөлөөр хөтлөгдөж тэр орон зайг нөхдөг байдаг. Өнөөдрийн кафе батал энэ тухай ярилцсан. Бидний тарих аюу сонирхолтой нэг хийдэг зүйл нь юу юм гэхээр бид нар юмыг мэдхгүй байх, үл мэдэгдэх зүйлд аюу дурггүй бид нар бүгд мэдж байгаа. Ковидын жишээ. Хизээ бид нар зүгээр болох бол мэдхгүй. Тэрнээс болоод бид бүгд паниктсан. Тэгээд тэрэн дотор бүр ярьдаг зүйл нь бидний мэдчих байх хэрэгтэй зүйл нь ямар нэгэн нөхцөл хизээ дуусахыг мэдчих байх хэрэгтэй. Энэ нөхцлөөс гарах аргуудыг бид нар мэдчих байх хэрэгтэй. Хэрвээ тэр хоёр зүйл байхгүй бол хүн паниктдаг гэдгийг бид шинжлэх ухааны хүмүүс ажиллагаа хийгээд судалгаагаар харуулсан байна. Яг энэ үднийг болдог зүйл юу вэ гэхээр бид нар ерөөсөө үл мэдэгдэх нөхцөл гарч иж байгаа гэдэг чинь нүдэн айдсантай аягүй адилхан. Тэгээ ингээ харахгүй далах байгаатай аягүй адилхан. Юм харагдахгүй байхаар бидний хамгийн түрүүн тэр орон зайг, тэр мэдээллийг нөхдөг зүйл нь сэтгэл хөдлөлөөр, ялангуяа айдас болгоомжлолоор бид нар нөхөгдөж ихэд тэр орон зайг нөхдөг. Яг ингэ явж бид нар ерөөсөө амьд гарах төлөө тэмцлийн төлөө явж байгаа амтэн мартаж болохгүй. Тэр өөрөөр хэлбэл мэдээлэл байхгүй газар сэтгэл хөдлөл орж иж орон зайг бөглөдөг байна. Тэгээ тэр ихэнх тохиолдолд тэр сэтгэл хөдлөл нь хэрвээ зөв удирдахгүй бол болгоомжлол, айдас, тийм ээ сөрөг сэтгэл хөдлөл. Гэхдээ яг та окей тийжээж бид нар амьд гарах юм. Ихэнх нөхцөлд өнөөдөр бид нар тэгж айгаад байх амьдралд тийм нөхцөл байхгүй. Зүгээр л бид нар тэрний хооронд яах ёстой юм гэхээр тэрийг таниад хэрэгтэй мэдээллүүдийг олж авах хэрэгтэй. Энэ үнэхээр амар нөхцөл юм уу? Энэ үнэхээр надад болохгүй юм болох гээд байна уу? Энийний ард байгаа миний таамаглаад байгаа зүйлүүд үнэн үү буруу юу гэдгийг мэдэх. Энийг би өөрийгөө эрүүлж өгөх гэж заримдаа нэрлэдэг. Яг сэтгэл хөдлөл гэдэг чинь нааврын цогтуурл явагддаг гэдэг тухай эзэмдээ ярьсан. Тэгэхээр бид нар яаж болохгүй вэ гэхээр юм болохгүй, юм мэдэхгүй болохоор юм хоосон мэдээлэл дутуу болохоор шууд хөдлөгдөөд цогтчихж болохгүй. Эрүүл сэтгэл хөдлөлөөр удирдагдаж болохгүй. Сэтгэл хөдлөл гэдэг чинь бид нар чиглэл өгөх ёстой, сигнал өгөх зүйл болох ёстой зүйл болохоос бид нарыг удирдах ёстой зүйл. Тэрний хооронд бид нар тэр мэдгүй байгаа зүйл дээр мэддэг болох ёстой. Асуу, судал, сургал, мэдээлэл цуглуулж ихэнх тохиолдолд 2-3 хаан мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэгээл хүн тайвширч болдог байгаа. Тэгэхээр энийг анхаарах. Өнөөдрийн кафе бодож үзээрэй. Одоо тань дотор юу мэдрэмж гаргаад байгаа ажил, харилцаа, ямар нэгэн зүйлд ямар мэдээлэл дутуу байгаа вэ? Юу мэднэр вэ? Ямар таамаглал та гаргаад өөрийгөө стресстүүлээ, төгшүүрийг бий болгоод, болгоомжлыг бий болгоод бодож үзээрэй. Өнөөдрийн кафе байна. Хэрвээ та манай видеог анх удаа үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Бид нар 7 хоног болон 2-3 видеог энэ сувг дээр оруулдаг байдаг. Тэгээ видео таалагдсан бол лайк дараарай. Дараагийн видеоор уулзцгаая.